За үзэгчтэй сайн байцгаана уу? Мөнгөний лууж мөнх эрдэнэтэй хамт нэвтрүүлгийн маань ээлж дугаар энхүү эхэлж байна. За энэ удаад бол бид Монгол долларын бонд найдвартай юу хэмээх сэдвээр ярилцах болно. Өнөөдрийн зочноор М-банкны санхүү эрхлсэн захирал төр болд бас оролцох юм аа. За тэгэхээр бүгдээрээ эхлээд нөхцөл байдлын анализ руугаа орцгоё. Тэгэхээр Монгол ам долларын бонд найдвартай юу? Тэгэхээр сүүлийн жилүүдэд бол хөрөнгийн зах зээлийн хөгжил хурцсаж байгаатай холбоотойгоор долларын бонд болон төгрөгийн бондууд бол маш ихээр зах зээл дээр гарах болсон. За үүнийг ч гэсэн бас хөрөнгө оруулагчид соргогоор мэдэрч их хэмжээгээр бол бондод хөрөнгө оруулдаг ийм соёл бол сууж эхлээд бас багагүй хугацаа өнгөрч байна. За долларын бондын хувьд бол нэг 5 жил орчим. За уртаар бодоход 7-8 жилийн хугацаанд иргэд маань, аж ахуй нэгжүүд маань хөрөнгө оруулагчид бондод хөрөнгө оруулж байна. За төгрөгийн бондын хувьд бол бас сүүлийн 5 жилийн хугацаанд бол эрчимтэй нэмэгдэж байна. Тэгэхээр дараагийн дугаартаа бас бид төгрөгийн бондын тухай ярина гэдгийг бас энд онцолж бас хэлье. За тэгэхээр яагаад одоо хөрөнгө оруулагчид маань энэ долларын бонд руу хөрөнгө оруулдаг вэ гэдэг дээр бол үндсэндээ нэг хоёр шалтгаан байна. Мэдээж хэрэг нэгдүгээрт бол өөрийнхөө мөнгийг төгрөгийн ханшийн уналтаас хамгаалах. За хоёрдугаарт бол энэ долларын бондын хүү өгөөж гэдэг энэ ашиг маань Монголын банкуудын одоо хадгаламжийн хүүтэй харьцуулахад бол харьцангуй өндөр байгаад байгаа юм аа. Бараг цагаар одоо 2-3 дахин өндөр, зарим тохиолдолд 4 дахин өндөр хүүг бол одоо бондод хөрөнгө оруулснаар авах юм боломжтой байгаад байгаа. Хадгаламжтай харьцуулахад. За тийм учраас өнөөдөр бас энэ сэдвийг хөндөж ирья гэж ингэж бодлоо. За тэгэхээр бүгдээр товчхон түүх сөхөд үзье. Тэгэхээр Монгол улс бол хамгийн анх 2012 онд долларын бонд гаргаж ирсэн. За энэ бол засгийн газрын бонд байсан. За та бүгд мэдэн шүү дээ Чингис бонд гэж байдаг тийм ээ. Чингис бонд 1.5 тэрбум долларын бондыг бид одоо 2012 оны эцсээр гаргаж ирсэн ийм түүхтэй. За үүнээс хойш бол янз янзын нэртэй, янз янзын одоо хаадуудын нэртэй бондууд гарсан. За ингээд өнөөдөр хүртэл энэ бондын үлдэгдэл дүн ба нэмэгдэж явсараад ойролцоогоор 2.6 тэрбум долларыг өнөөдрийн байдлаар яг санхүүгийн зах зээл дээр олон улсын санхүүгийн зах зээлээс Монголын засгийн газар босгосон байх юм аа. Тэгэхээр энэ дүн бол одоо өнгөрсөн энэ 15 жилийн хугацаанд бол тогтвортой өсөж иржээ гэдэг нь бол эндээс бас харагдаж байна. За бас нэгэн сонирхолтой үйл явдал болсон нь бол өнгөрсөн жил одоо 24 онд болсон. За энэ бол нийслэлийн одоо бонд бол олон улсын зах зээл дээр бас гарсан. 500 сая долларын бонд гарсан. За энэ бонд бол өнөөдрийг хүртэл одоо зах зээл дээр арилжаалагдаж байгаа. Одоо хэрвээ хөрөнгө оруулагч та хөрөнгө оруулалт хийхийг хүсэх юм бол одоо хизээч хамаагүй энэ бондод хөрөнгө оруулах боломжтой байгаа гэдгийг бас хэлье. За үүний дараа бол хөгжлийн банкны бонд бас гарсан. 500 сая долларын бонд бол хамгийн сүүлд гарсан байдалтай байна. За мөн МИК буюу одоо Монголын ипотекийн корпорацийн бонд бол бас 225 сая долларын дүнтэйгээр гарчихсан байна. За үүний араас бол одоо банкуд орж ирнэ. Худалдаа хөгжлийн банк 350 сая долларын бонд босгосон байна. За Голомт банк 550 сая долларын бонд босгосон байна. За Төрийн банк 200 сая долларын бондыг бас босгосон юм байдалтай байна. Тэгэхээр ер нь бол нэг бол одоо ингээд юм засгийн одоо оролцоотой ийм бондууд зах зээл дээр гарч байна. За нөгөө бол энэ банкуд маань бол одоо хамгийн их хэмжээний бондыг олон улсын зах зээлээс босгож байгаа, түүчилж байгаа ийм дүр зураг бол харагдаж байна. Тэгэхээр эдгээр бондууд бол одоо хамгийн сүүлд зах зээл дээр гарсан бөгөөд одоо хүртэл төлөгдөөгүй байгаа хоёр дахь зах зээл дээр одоо хөрөнгө оруулахад боломжтой ийм бондын одоо сонголтууд бол хөрөнгө оруулагчтайд байна гэсэн. За ингээд хамгийн сүүлийн одоо бонд бол М-банкны одоо бонд гарсан. За яг оны өмнө гарсан 100 сая долларын бондыг бол М-банк гаргасан байгаа юм. Тэгэхээр ингээд дотор нь аваад ангилаад үзэх юм бол за засгийн газрын бонд, за орон нутгийн бонд, за төрийн одоо хөрөнгө оруулалттай одоо хөгжлийн банкны бонд, за мөн бас төрийн одоо агентлагуудын хөрөнгө оруулалттай тийм ээ МИК Монголын ипотекийн корпорацийн бонд гэдэг дээдлийн одоо мөрөнд байгаа бол бондууд бол дандаа төртэй холбоотой бондууд. За доотлын мөрөнд байгаа бондууд бол дандаа одоо банкуд. За тэгвэл М-банк юугаараа ялгарч байгаа гэхээр М-банк бол системийн банк биш ээ. Харьцангуй шин залуу өсөж яваа
банк гэж байгаа. Бусад одоо худалдаа хөгжлийн банк, голомт банк, төрийн банк энэ бол эдгээр банкуд бол бүгдээрээ системийн 5 банкны одоо нэг шүү дээ. Тэгэхээр системийн одоо 5 банкнаас гадна анх удаа олон улсын зах зээл дээр Монголоос банк бол одоо 100 сая долларын бондыг одоо босгосон ийм одоо үйл явдал бол бас болоод байгаа маа. За тэгэхээр 2012 оноос хойш бол бондын зах зээл бол доктортой өсөж байна, томорч байна. Гадаад зах зээл дээр бондын гаргалтууд нэмэгдэж байна. За яагаад вэ гэхээр өнгөрсөн хугацаанд Монголоос нэгч одоо компани за мөн Монгол улсын засгийн газар өөрөө энэ бондын эргэн төлөлтийг хоцроосон, удаасан, дефолт болсон кейс бол гараагүй. Тэгэхээр энэ нэр хүнд маань бол Монгол улсын одоо санхүүгийн байгууллагуудыг олон улсын зах зээлээс бонд босгох боломжийг улам бүр тийлж өгж байна гэдгийг бол бас хэлхэн зүйтэй гэж бодож байна. За өнгөрсөн оны 10 сард бол Сингапурт одоо энэ бондын зах зээлийн дээр төвлөрсөн, ярилцсан ийм чуулга одоо уулзалт болсон. Та бүгдэд бас тухайд мэдээлэл өгчээсэн. Тэгэхээр тухайн үед бол энэ бондын зах зээл бол Монголын одоо энэ бонд гаргалт олон улсын зах зээл дээр бонд гаргаж байгаа энэ түүх бол үнэхээр амжилттай явж байна. Яг гэвэл ямар нэгэн дефолт алга тэр утгаараа хөрөнгө оруулагчдад бол маш их сонирхож байна. Хөрөнгө оруулалт хийх сонирхол бол улам бүр нэмэгдэж байна гэж дүгнжсэн. За түүний баталгаа болж одоо оны эцэст банк Сингапурын бирж дээр энэ 100 сая долларын бондыг бас босгоод байгаа юм байна. За тэгэхээр мэдээж хөрөнгө оруулагчдын хувьд бол хамгийн чухал зүйлүүд би бондод хөрөнгө оруулснараа яг ямар өгөөчтэй юм бэ? Ямар ашигтай юм бэ гэдэг нь бол хамгийн чухал байдаг. За тэгэхээр бүгдээрээ эндээс бас нэгэн ойлголтыг та бүгдэд хүргье гэж бодож байна. За тэгэхээр энд бол хамгийн ихний мөрөн дээр хөгжлийн банкны бонд гарч байна. За дуусах хугацаа 28 онд дуусна. За хүү 8.5% гэж байгаа мөртлөө хамгийн одоо баруун талын баганд жилийн өгөөж нь 6.5 гэж байгаа. За тэгэхээр энд хүү ба өгөөж гэдэг ийм ойлголт ингээд гарч ирж байна тийм ээ. За энийг бүгдээрээ анзаараад авъя. За дараачих нь Микийн бонд байж байна. Хүү нь бол 11.5 мөртлөө өгөөж нь бол 822 байна. За дараачих нь бол голомт банкны бонд хүү нь 11 мөртлөө жилийн өгөөж нь 686 байна. Хүннүү бонд засгийн газрын бонд жилийн хүү 865 мөртлөө өгөөж нь бол 458 болсон байна. За ингээд хамгийн одоо сүүлчийн мөрөн дээр байгаа бонд бол банкны бонд. Хүү нь 9%, 9875% мөртлөө өгөөж нь болохоор 10.48% байгаа юм аа. За тэгэхээр эндээс та бүхэн ингээ анзаараад харах юм бол хүүн нэг тоо жилийн өгөөж гэдэг нь бас нэг өөр тоо байгаа. Нэгдүгээрт. Хоёрдугаарт бүр нарийн анзаарах юм бол банкнаас бусад бондуудын хувьд өгөөж нь бол хүүнээсээ бага байгаа. Тэгэхээр хүүн бол өндөр, өгөөж нь бол бага байгаа. За тэгэхээр банкны хувьд бол эсрэгээрээ хүүн бага мөртлөө өгөөж нь өндөр байх жишээ нь. Тэгэхээр хүү гэдэг бол юу вэ гэхээр яг одоо тухайн бондыг одоо 1 сая төгрөгөөр худалдаж авахд за 10% хүүтэй гэвэл яг тэр 10% буюу одоо 100 мянган төгрөгийн хүүний орлогыг хэлж байгаа. Өгөөж гэдэг маань юу вэ гэхээр бондын үн ямар нэгэн сайн муу мэдээнээс болоод дээшээ доошоо хилбэлцэж идэг олон улсын зах зээл дээр. Монголын дотоодын зах зээл дээр бол энэ ажиглагдахгүй байгаа. Яагаад гэвэл одоохондоо зах зээл тийм сайн хөгжөөгүй байгаа учраас энэ ханш бондын ханш дээшээ доошоо бол хөдлөхгүй байгаа. Анхны яг гаргасан тэр одоо 100 мянган төгрөгөөр гарсан бол 100 мянгаараа, сая төгрөгөөр гарсан бол сая төгрөгөөр ингээд бондын үн бол хилбэлцэхгүй байгаад байгаа. За тэгэхээр хамгийн анх одоо та энэ бондыг яг гарч хахад нь хэрвээ хөрөнгө оруулалт хийх юм бол таны хүртэх өгөөж одоо нийт ашиг чи юу вэ гэхээр хүүгээрээ тооцогдно гэсэн үг. Яг хүүгээрээ. Та сая төгрөгийн бонд авлаа. Хүү нь 10% юм бол таны хүртэх ашиг бол одоо 100 мянган төгрөг жилийн хугацаанд. Харин хоёр дахь зах зээл дээр та бондод хөрөнгө оруулалт хийе гэх юм бол нөгөө сая төгрөгийн үнэтэй бонд хоёр дахь зах зээл дээр үнэ нь өссөн эсвэл унснаасаа хамаарат жилийн өгөөж буюу яг таны хоёр дахь зах зээлээс аваад тэр бондоос хүртэх жилийн өгөөж нь бол янз бүр явчихна.
ханшийн өсөлт уналтаас хамаарат. За тэгвэл энийг бүгдээрээ жишгээр тайлбарлаж харцгаая. Тэгэхээр энэ график дээр болвол за юу харуулах чинь гэхээр за эхлээд бүгдээрээ нэгжийн үнийг одоо $100 үнэтэй бонд анхдах зах зээл дээр гарсан гэж бодъё. За бондын хүү бол 10% буюу $10. За гэтэл яг тэр бонд жилийн өмнө гарсан та өнөөдөр жилийн дараа тэр бондыг худалдаж авах гэсэн чинь нөгөө бондын маань үн унаад $90 болсон байлаа гэж бодъё. За тэгэх юм бол та яах вэ гэхээр та өнөөдөр $90-оор энэ бондыг худалдаж авч байгаа боловч бондын эргэн төлөлт дуусаад хугацаа дуусах үед бол та буцаагаад $100 эргүүлж авах юм аа. За тэгэхээр энэний хооронд ханшийн зөрүү үүсэж ин гэсэн үг. Тэгэхээр хоёр дахь зах зээл дээрээс $90-оор худалдаж авч байгаа хөрөнгө оруулагч бол бондын хүү болох $10-ын хүүгээ авна, нэмэх нь $10 ханшийн зөрүүг одоо нэмж авна гэсэн үг. За ингээд $20 нийт ашигтай гарах нэ хугацаа нийцэд. Тэгэхээр ямар ч тохиолдолд бол нөгөө бондын өгөөж гэдээ яриад байгаа тэр зүйл маань буюу одоо таны хүртэх ашиг маань бол 10-аас илүү хувийн одоо хувьтай болоод таны хүртэх өгөөжийн хувь хэмжээ бол өсөө явчихж байгаа гэсэн. За эсвэргээрээ $100 байжгаад хоёр дахь зах зээл дээр сайн мэдээ гараад бондын үн $110 болчихлоо гэж бодъё. За тэгхийн бол яах вэ гэхээр та өнөөдөр $110 тэр бондыг авчаад хугацааны эцэст бол яах нь $100 аавна. Өөрөөр хэлбэл ханшийн зөрүүнээс $10 алдагдлуулна гэсэн үг. Харин энэ нэг жилийн хугацаанд бол хүүгээрээ $10 орлого болно. За ингээд нэмэх хүүний орлого нэмэх $10, ханшийн зөрүүний алдагдал хасах $10 ингээд 0 болно гэсэн үг. За ингэж явдаг байх нэ. Тэгэхээр яг энийг одоо график дээр та бүгдэд бодиттой кейсээр бас харуулъя. За энэ график дээр бол Монгол улсын засгийн газрын бондын ханш харагдаж байна. 20 оны 1-р сараас хойш одоо 22 оны 12 дугаар сар хүртэлх ханш харагдаж байна. За тэгэхээр ханш маань бол эхлээд байж байгаа огцон мунсан харагдаж байна. За тэгээ буцаж өсөөд дахиж явж байгаа дахиад огцон мунсан. За ийм дүр зурагт харагдаж байна. За тэгвэл энэ уналтууд дээр яг юу болчих вэ гэж те гэдгийг бүгдээрээ анзааръя. Тэгэхээр эхний уналт бол ковидын уналт байж байгаа. За тэгэхээр ковид гарахаас өмнө нөгөө бондын маань үн нэг 100 орчим доллартай ингээ хэлбэлцчихсэн байна. Гэтэл ковид гараад одоо эрсдэл үүслээ, аюул үүслээ гэдэг ийм одоо мессеж зах зээл дээр үүсээд ингээд бонд авцсан байгаа хөрөнгө оруулагчид Монголын засгийн газар ковидоос болоод одоо бондынхоо эргэн төлөлтийг хийхэд хүндрэлтэй боллоо гэдэг утгаараа нөгөө бондуудаа зарж байгаа байхгүй. Хямдарч хамаагүй зараад алдагдлаа үүрээд гарчин гэсэн үг. За ингээд хамгийн доотлолтой бол $75 хүртэл унсан байх жишээ нэ тэ. Тэгэхээр $100-оос $75 хүртэл унлаа. Шалтгаан нь ковид болсон учраас. Гэтэл Монгол улс бол эхний нөгөө ковид эхний жил орчмын хугацаанд бол ерөөсөө баг одоо нөгөө халдвар алдаагүй шүү дээ тэ. За тэгээд эргээд эдийн засаг сэргий авчихсан. Ингэнгүүт буцаад нөгөө унсан үн маань 105 руу хүртэл ингээд буцаад өсөд гараад ирж байна. Тэгэхээр 75 дээр тэр хамгийн хямдхан ханшин дээр 75, 80, 85 гэдэг энэ ханшууд дээр хэрвээ тухайн одоо тэ хөрөнгө оруулагч та энэ бондыг авсан бол хүү 10% нэмэх нь ханшийн зөрүү 100-аас 75 гэсгээр $25. 100-аас 80-аар авах юм бол $20. За ингээд жилийн нөгөө өгөөж маань бол бүр 20% гараа явсан байхгүй. Тэгэхээр доллараар жилийн өгөөж нь 20-с дээш хувийн өгөөж одоо ашиг хүртнэ гэдэг бол маш одоо сайхан үр дүн шүү дээ. За ингээд байж тал бас 2022 оны сүүлээр бас ханш унсан харагдаж байна. За энэ үед бол юу болсон байдаг вэ гэхээр ханш 95 орчим дээр байжгаад 85 хүртэл бол бас огцон унсан. За энэ үед л Bloomberg дээр ингээд мэдээ гарсан байна. Тэгээд ямар мэдээ вэ гэхээр Монголын одоо банкуд бол өдөрт $300-оос илүү хэмжээний доллар зарж чадахгүй байна. За Монгол улсын гадаад валютын нөөц жилийн дүнгээр 40%-аар унлаа. Валютын нөөц нь одоо шавхагдлаа. Тийм учраас одоо энэ хөрөнгийн урсгал дээр юм зохицуулалт хийж, хязгаарлалт хийж, контрол тавьж гинэ гэдэг ийм мэдээлэл ингээд зах зээл дээр гарсан.
За ингээд энэ мэдээллийн дараа бол олон улсын хөрөнгө оруулагчид бол одоо сандралтсан. За Монголын одоо засгийн газар бол бондоо төлөхөд хүнд нөхцөл байдал руу орлоо. Тийм болохоор эртхэн шиг одоо ханшаа нь багч исэн хамаагүй, алдагдaltaж байсан хамаагүй алдагдлаа хүлээгээд одоо зарья гэдэг ийм одоо шийдвэр гаргаад ингээд зарсан. Энэ үед нь авсан хүн бол хожсон байх жишээ нь. За тэгэхээр бондын өгөөж хүү гэдэг ийм хоёр ойлголт байдаг байна. Тэгэхээр хоёр дахь зах зээл дээр та хөрөнгө оруулж байгаа тохиолдолд сайн мэдээ гарцсан байх юм бол бондын үн анхны үнээсээ өсөдсөн байдаг байна. Тэгэхээр та илүү өндөр үн төлж авч байгаа учраас нөгөө талдаа бага өгөөж хүртдэг байна. За хэрвээ муу мэдээ гарцсан байвал ханш унтсан байдаг байна. Анхны үнээсээ бага үн төлж та худалдаж авч байгаа учраас тэр бондын хүүнээсээ гадна нэмээд ханшийн зүрэг бас ашиг олгож авах нь байна. Ингэхээр бондын хүүний одоо төвшнөөс өндөр өгөөж хүртдэг байх нэ гэдгийг бол хэлье. За тэгээд эндээс нэг зүйлийг дүгнэлт нь юу гэхээр та долларын бондод хөрөнгө оруулаа гэж бодоход хэрвээ хугацаанаас нь өмнө одоо өнөөдөр авчаад хугацаанаас нь өмнө мөнгө хэрэгтэй болоод зарлаа гэхэд тэр үед чинь ханш унтсан байвал та алдагдлалд орох магадaltaй байна шүү. Харин хугацаагийн дуустал хүлээсэн тохиолдолд бол ханшийн эрсдэл байхгүй байдаг байх нэ гэдгийг бол онцолж бас хэлье. За тэгэхээр хамгийн сүүлийн үед зах зээл дээр гарсан онцлог бонд руугаа бүгд орё. Энэ бол М банкны 100 сая долларын бонд байгаа. За тэгэхээр мөнгөн дүнгийн хувьд бол 100 сая доллар. За 3 жилийн хугацаатай гарсан хүүгээ 6 сар тутам төлнө. За тэгээд хүүний хэмжээ бол 9875% байж байгаа. За өгөөж нь харин 11% байсан байна. Тийм ээ? Анх дахь зах зээл дээр арилж алхах гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ягаад хүүнээс өндөр илүү өгөөжтэй байгаад байна гэхээр 100 одоо доллараар нэг бондоо зарахын оронд одоо 100-аас бага доллараар одоо 91 доллараар ч гэдэг юм уу те. Ингээд 90 одоо 9 доллараар за 97 доллараар ч гэдэг юм ингээд бага үнээр анх дахь зах зээл дээр дискаунттай зарцсан гэсэн үг. Яг тэр 100 гэдэг нэрлсэн үнээрээ зараагүй анх дахь зах зээлээс худалдаж авч байгаа хүмүүс бол жишээлбэл 97 доллараар энэ бондыг худалдаж авч байгаа. Тэнгүүд ханшийн зөрүү анханасаа 3 долларын одоо зөрүү өсөж чинь гэсэн үг. Тэгээд энэ 3 долларын ашгийг хүүн дээрээ нөгөө жилийн 9875% дээр ингээд нэмээд тооцохоор өгөөж нь жилийн 11% болж өсөж байна гэсэн үг шүү. За ингээд бондын үн энэ тань те 97.19-ээр анх гарсан байна шүү дээ те. Тэгэхээр анх дахь зах зээл дээр бол 97.19-ээр хөрөнгө оруулагчид авсан. 3 жилийн дараа тэр хөрөнгө оруулагч бол буцаагаад 100 доллар авна. Нэмэх нь 3 жилийн хугацаанд жил бүр 9875% хүү аавна гэсэн үг. Тэгэхээр энэ хүн дээр нэмэх нь 197-гийн зөрүүгээр бас ханшийн ашиг авчиж байгаа. Тэрийг жил рүү шилжүүлээд тооцоолохоор жилийн 11% өгөөжтэй болж байна гэсэн үг. За ийм байдлаар тэгэхээр анхнаасаа энэ бонд маань бол дискаунттай гарсан бонд байна. Буюу хямдруулалттай гарсан бонд гэсэн үг. За эсвэргээр маш их хэмжээний эрэлттэй байх юм бол премиумтэй бонд гэж нэрлэдэг. Одоо илүү үнээр худалдаж авдаг. 100-аар биш 101-ээр 102-оор худалдаж авах шаардлагатай болдог. Ингэх юм бол нөгөө бодит өгөөж маань энэ хүүнээсээ буруу авчнаа гэсэн үг. За тэгэхээр бондын зэрэглэлийн хувьд бол ямар зэрэглэлтэй байж вэ гэж. За Moody's агентлагаас бол бондын зэрэглэлийг тогтоосон байсан. За төлөв бол тогтвортой гэж үнэлсэн байна. Эрсдлийн зэрэглэл B2, хадгаламжийн үнэлгээ B3, зээлжих чадрын суурь үнэлгээ B3, наривчлсан зээлжих чадрын суурь үнэлгээ B3, зээлдэгчийн эрсдлийн үнэлгээ B2. За ингээд зээлжих зэрэглэлийн үнэлгээ гарч ирж байна B3 тий. За тэгэхээр компанийн хувьд бол одоо Moody's агентлагаас одоо B3 зэрэглэлийн одоо зээлжих зэрэглэлийн үнэлгээг бол авсан байна. За мөн Underwriting одоо компаниар мөнгө босгосон одоо компаниар нь бол JP Morgan ажилласан. За ийм байсан. За тэгэхээр одоо M банкны санхүүгийн гол үзүүлэлтийг бүгдээрээ харцгаая. За юуны өмнө бол энэхүү график дээр бол нийт хөрөнгийн хэмжээ бол харагдаж байна. Тэгэхээр 2022 оны 3 дугаар удирлын байдлаар 203 тэрбумын хөрөнгөтэй активтай байсан бол 25 оны 3 дугаар удирлын байдлаар 1.9
921 тэрбумын активтай болсон. За ингээд 3 жилийн хугацаанд бол активийн хэмжээ 8.5 дахин өссөн ийм үзүүлэлт гарсан байна. За орлогын үзүүлэлтийг харъя. 22 онд бол 7 тэрбум төгрөгийн орлоготой байсан бол 25 оны 3 дугаар жилийн байдлаар бол 67 тэрбум төгрөгийн орлоготой болсон байна. За энэ үзүүлэлтээр бол 3 жилийн хугацаанд 23.5 дахин өссөн. За ийм өсөлтийн үзүүлэлтүүдийг бол гаргажээ. Тэгэхээр харьцангуй шинэ банкны хувьд өндөр хэмжээний өсөлтийг бол үзүүлээд явж байна. Тэгээ та бүгдийн сайн мэдгчлэн илүү технологич суурилсан банк байгаа. За тэгээд энэхүү өсөлтөн дээр нь бол үндэслээд за цаашдын бас өсөх боломж тэр потенциалт нь бол үндэслээд Moody's агентлагаас бол B3 зэрэглэлийг өгсөн байж таарна. За мөн JP Morgan бас андрейтараар ажиллаад ингээд 100 сая долларыг системийн банк бус банкудаас анх удаа олон улсын зах зээл дээр гаргаж амжилттай босгож чадсан байна. За ингээд энэхүү бондын санхүүжилтээр бол бизнесийнхаа үйл ажиллагааг тэлнэ гэдэг ийм бас мэдээллийг өгсөн байсан. За ингээд та бүгд маань энэ $10 бондод хөрөнгө оруулалтыг хүсвэл энэ QR-ыг уншуулад бүртгүүлээрэй. За мөн бас эдгээр утаснууд руу холбогдоод дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. За ингээд нөхцөл байдлын хувьд бол Монголын бондын $10 бондын гадаад зах зээл дээрх нэр хүнд бол маш өндөр байна. Цаашдаа ч гэсэн гадаадын хөрөнгө оруулагчид Монголын $10 бондод хөрөнгө оруулах сонирхол бол улам бүр өсөхөр байна. За энэ дотроо бол хамгийн сүүлийн онцлог кейс бол M банкны бонд гаргасан байна. Мөн өгөөжийн хувьд ч гэсэн хүүний хувьд ч гэсэн одоо байгаа бондуудтай харьцуулахад хамгийн өндөртөө тооцогдож байна. За тэгээд энэхүү бондыг хэрхэн гаргасан, ямар хугацаа орсон, ямар бэрхшээлүүд байсан, цаашдаа бусад энэ санхүүгийн байгууллагуудаас гадна бусад манай аж ахуй нэгжүүд секторын бусад секторын аж ахуй нэгжүүд бонд гаргахад юун дээр анхаарах шаардлагатай вэ гэдэг талаар M банкны санхүү хэрэгсэн захирал төр болттой ярилцуулна. Нэвтрүүлэг маань зочны цагаар үргэлжилж байна. M банкны санхүү хэрэгсэн захирал төр бол захирал хүрэлцэж ирсэн байна. За танд хүрэлцээсэнд баярлалаа. Шинэ оны мэнд. За өрсөнд баярлалаа. Шинэ оны мэнд. За тэгэхээр ер нь хамгийн сүүлд яг олон улсын захаас бонд босгосон компани танай банк байгаа дээ. Тэгэхээр та бас энэ олон улсын зах зээл дээр Монголын нэр хүнд тий. За мөн Монгол компани нэр хүнд бас ямар байгааг нэг товчхон апдейт өгөөч гэж хүсэж байна. За энэ банкны хувьд анхныхаа $100 сая бондыг олон улсын зах зээл дээр гаргалаа. За энэ гаргах хүрээнд бол бидний зүгээс 2024 оны сүүл 2025 оны 5 сард 2 удаа ер нь хөрөнгө оруулагчтай нон дилер гэж ярьдаг тий. Хэлцэл байхгүй ер нь хөрөнгө оруулагчид ямар хэмжээний хүлээлт шаардлага тавьж байгаа гэдэг уулзалтыг бол хийж явсан. За энэ хүрээнд уулзаад хөрөнгө оруулагчтай уулзаад явж байгаа Монголын ялангуяа банкны сектор бол маш эерэг ийм хүлээлттэй байгаа бол ажиглагдсан. Нэг $300 сая минимум байж иж босгоно гэдэг ингээд байдаг штэ тий гадныхантай уулзахаар. Тэгэхээр танай хувьд бол 100-г бол сонгосон байна. Тэгэхээр мэдээж хэрэг нөгөө санхүүгийн үзүүлэлтүүдээ бас уялдуулж шийдэж байгаа байх. Ерөн зүгээр жишээ нь $300 сая босгохыг гэхэд бол асуудалгүй байна уу? Ер нь ямар хөө байх юм хөрөнгө оруулагчдын сонирхол ямар хөө байна? Ер нь хөрөнгө оруулагчдын зүгээс ялангуяа бидний уулзсан хөрөнгө оруулагчид бол нэлээд бенчмарк транзакшн гэдэг яг өөрөөр хэлснээр $300 сая эхлээд явдаг. Ийм транзакшн танайх бол хийчих боломжтой байна санхүүгийн хувьд гэдэг ийм байр суурьтай. За яг бидэд M банкны хувьд өөрсдийнхөө санхүү мэдээж нөгөө зээл олголтын хурд эргэнүүлэлтийн хурд юмнууд аваад үзэхээр бас яг 300 бол одоогийн байдлаар бол бага зэрэг томтгоор мэдээж дараагийн жилүүд бол байж болох юм хэмжээний хэлцэл гэдэг нь өгдөлт бол хөрөнгө оруулагчдын талаас бол M банкнд за тэгээд мэдээж тэр бол цаашлаад банкны секторын бас ашигт ажиллагаа тэлэлт энэ бүгдийг харж иж мэдээж хэлж байгаа таа гэж ойлгож байгаа. Тэгэхээр бол хүлээлт бол аягүй сайн эерэг сайн байна. Бид нэр бол эхлээд 100-аа босгоод дараагийн тайп дийл гэж байдаг. Тэрнэр бол шаардлагатай үедээ ахиж нэмж 100 босгоод дахиад нэмээд 100 босгох юм бүрэн боломжтой. Сая өнгөрсөн оны 10 сард Сингапурт яг энэ бондын зах зээл дээр илүү төвлөрсөн бас уулзалт болоо. Тэрэнд бас оролцож байхад бол яг энэ манай энэ бондын зах зээлийн түүх засаг талаасаач банкуд талаасаач ер нь их амжилттай
байгаа юм байна гэж бодогдож ирсэн. Тэгээд яг энэний одоо түүчээ болоод танай банк бас яг оны өмнөхөн гаргасанд бол одоо санхүүчний хувьд бол миний хувьд бол их баяртай байгаа гэдгийг бас хэлмээр байна. За 25 оны 3 дугаар улирлын байдлаар энэ банкны одоо нийт актив бол 1.9 их найд байсан тийм ээ. 25 он ингээд дуусгахад яг танай гол үзүүлэлтүүд ямар хөө байдалтаар хаагдав. За 25 онд бид бол бас нэлээ харьцагчийнхаа тоог нэмэгдүүлэх банкны одоо primary гэж эхэлдэг одоо үндсэн банка эм банкыг сонгож ашиглуулах чиглэлд бол иргэн одоо байгууллага жижиг дунд байгууллагууд дээр бол нэлээд төлхөө ажилласан. За үүнийхээ үр дүнд бол бид нэр 2025 оны 3.2 их найдын активтай 1.3 их найдын зээлийн багцтай 630 мянган харилцагчтай бас нэлээд амжилттай санхүүгийн жилээ хаачлаа гэж дүгнэж байгаа. Тэгэхээр чин 3 дугаар улирлал дээр 1.9 гэж хагаад нэг улирлын дотор 3.2 болсон. Гэдэг гэж харж байна шүү дээ. За тэгэхээр бондо одоо ингээд гаргачлаа. Тэгэхээр зарцуулалт гэдэг маань одоо хамгийн гол ажил шүү дээ. Бондо зөв зарцуулаад тэгээд одоо хурдан бас гаргаж ийж. Гэхдээ эрсдэл багтаа гаргаж ийж нэг орлого шиг бий болно. Тэгэхээр одоо энэ бондын зарцуулалтын дээр та ямар төлөвлөгөөтэй байгаа? За энэ банкны хувьд санхүүгийн үр хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр бол анх үүсгэн байгуулагдсан цагаас л одоо зээлийн гол бодлого баримталж ирсэн. За тэр ч утгаараа бид нэр 2024 онд IFC-тэй хамтраад нийлүүлэлтийн санхүүжилтийн бүтээгдэхүүнийг хамтран одоо боловсруулад энийг харилцагчтай санал болгож ирсэн. За харилцагчид нь бол илүү хувь хүнээрээ болон одоо иргэнээрээ болон одоо байгууллагаараа бизнес үйл ажиллагаа эрхэлдэг энэ жижиг дунд бизнес эрхлэгчдүүд санал болгож ирсэн. За бондын зарцуулалтын үед ч гэсэн яг энэ салбар руу илүү төлхөө олголтоо хийгээд энэ бизнесийг бол бизнесийн салбарыг чиглэлийг бол илүү дэмжиж явна гэж бодож байгаа. Эргээд бонд руугаа ороход одоо бондын анхдагч зах зээл дээр хөрөнгө оруулагчдын бүтцийг ингээд аваад үзвэл ер нь аль бүс нутгаас одоо байгаа юм болоо. Тэр нь одоо нөгөө бидний одоо хүсэддэг тэ нөгөө Америк байгаад байна уу? Эсвэл Европ байна уу? Эсвэл одоо Сингапур орсоочаас Аз төлөхгүй байна уу? Аль нь? Яг бид бондоо гаргахдаа бас мэдээж одоо энэ транзакшн дийлийг амжилттай болгохын тулд нөгөө хөрөнгө оруулалтын банка эхлээд одоо зөв сонгох гэдгээс л эхэлж байгаа. За тэгээд бидний хувьд JP Morgan-ы Хонконгийн банк, за Seaport гэдэг энэ хоёр банкыг одоо гол бүүкранер буюу энэ хэлцлийг одоо удирдах явдаг энэ хоёр хөрөнгө оруулагчийн банкаараа сонгосон байгаа. За JP Morgan-ы хувьд та бүхэн мэдээж мэдэх бах одоо high yield bond-ийн маркетад бол хамгийн олон транзакшныг одоо дэлхийн нийтээрээ глобally одоо амжилттай хаасан ийм хөрөнгө оруулалтын банк байгаа. За Seaport Global-ийн хувьд бол хөгжингүй орн гэж ярьдаг тийм emerging market-ийн бондуудын одоо 10 гаруй одоо хувьд нь одоо оролцож ажилласан ийм бас туршлагатай юм байна. Тэгэхээр энэ Global-ийн нэг сайн хөрөнгө оруулалтын банк, за emerging market-ийг бол маш сайн одоо дийлэн successful гаргаж чаддаг ийм хоёр хөрөнгө оруулалтын банкыг одоо гэрээлээд ажилласан байгаа. За тэгээд яг хөрөнгө оруулалт худалдаа хүчийн хувьд бол ер нь 30% нь бол Европын хөрөнгө оруулагчид, 70% нь бол Азийн хөрөнгө оруулагчид манай банкны худалдаж авсан байна. Хоёр дахь бас зах зээл дээр одоо чөлөөтэй арилж ялагдаж байгаа тийм. Тэгэхээр одоо энэ бондыг жишээлбэл анхдагчаас нь авч чадаагүй гэсэн мөртлөө одоо авах сонирхолтой хүмүүс хоёр дахь зах зээлээс бол авч болохоор байгаа. Тэгээд одоо ханшаараа ингээд өгөөж бодонгот нэг өнөөдөр 10.5% өгөөжтэй орчим дээр хэлбэлцэж байна л да. Тэгэхээр та жишээлбэл одоо ингээд яг телевиз үзэж байгаа үзэгчдээс маань за энэ банкны бондыг тийм ингээд хөрөнгө оруулвал ямар вэ гэдэг ингээд бодож байгаа бах. Тэгэхээр яг энэ дээр таны хувьд одоо банк талаас одоо банкны одоо санхүүгийн захирал талаас бас юу гэж хандаж зах зээлд одоо хөрөнгө оруулагчдад хэлэх вэ? Дотоодын хөрөнгө оруулагчдад. Мэдээж яг сүүлийн жилүүдэд манай дотоодын банкуд ч байна, мэдээж засгийн газрын бондууд байна. За тэгээд эдийн засгийн нөхцөл байдал мэдээж бас тухайн одоо бонд гаргасан банкуудын өөрийн санхүүгийн үзүүлэлтээс хамаарат бондын гаргасан үн буюу өгөөж гэж ярьдаг тийм. Өгөөж одоо өсч буурах юм бол нөхцөл байдал бол байдаг тийм. Миний хувьд бол мэдээж энэ том хөрөнгө оруулалтын шийдвэрийг бол нэгдүгээрт хөрөнгө оруулагч нь өөрсдөө анализ хийгээд өөрсдөө шинжилгээгээ хийгээд хөрөнгө оруулах нь мэдээж бол номер 1 зүйтэй. Тэрнээс одоо манай банкны бондыг худалдаж аваа гэх нь бол бас өрөөсгөл гэж хэлж болохгүй бах. Яг бондын хувьд одоо
гарцсан байгаа арилжааны банкуд дундаа бол өгөөжийн хувьд бол мэдээж өндөр байгаа. Тэгээд ингээ банкуудыг бас ингээ ажиглаад байхаар аудитын тайлан одоо өмнөх оны санхүүгийн аудитын тайлан 3 сарын 31-нд багтаагаад дуустдаг. Тэгээд тэр аудитын тайлангаар бол яг тухайн ашигтай ажилласан уу, ашиггүй ажилласан уу, за үйл ажиллагааны зардал нь ямар хуу гарав, харьцаа үзүүлэлтүүд, efficiency ratio-нууд нь ямар хуу гарав гэдэг энэ олон үзүүлэлтүүдийг харж иж хөрөнгө оруулагчид бас илүү энэ банкны бондыг худалдаж авах уу гэдэг ийм шийдвэрээ гаргах юм болов уу гэж би ажилласан. Тэгэхээр 4 сар гараад бол энэ манай бондын 2 төчийн зах зээл бол нэлээд бас итгэвч байх гэж байж байна. Тэгээд энэ банкны хувьд бол 3 жил бас үйл ажиллагаагаа тэлэх харилцагч татахтай холбоотой зардлууд бол мэдээж тодорхой хэмжээгээр гаргаж яваад алдагдaltaй ажиллаж исэн. За энэ 2025 оны хувьд бол тодорхой хэмжээний бас цэвэр ашигтай гарахаар хүлээгдэж байгаа. Тэгэхээр аудитын тайлан бас гарсны дараа би бас өөрөө ч гэсэн одоо нөгөө хоригдогчоо ярилж байгаа бас нэлээд одоо ажиглах байдалтай бас нэлээд одоо волюм нэмэгдээд, эрэлт нэмэгдээд арилжаа хоорондоо худалдаж авахч нар хоорондоо ингээд арилжаа нэлээд явах болов гэсэн юм үлдэлтэй байна. Одоо энэ банкны хувьд бол MCS Group бас 100% эзэмшиж байгаа тийм. Тэгэхээр энэ артлын одоо бак маань өөрөө бонд босгоход бас нэлийн эрг нөлөө үзүүлсэн байх гэж бас бодоод байна л да. Тэгэхээр энэ дээр хэр зэрэг юм чухал нөлөө байсан бол. За MCS банкны хувьд бол MCS Group 100% хөрөнгө оруулагч байгаа. Мэдээж нөгөө банкны тухай хуулийн 36-гийн шаардлагаар бол банкны зүгээс нэмэлт одоо хөрөнгө оруулагч олж ирэх оруулах талаар бол идэвхтэй хөрөнгө оруулагчтай уулзаад ингэ явж байгаа. За яг бонд гаргах хувь дээр тухайд бол MCS Group-ийн хөрөнгө оруулалттай Mongolian Mining Corporation бол одоо Хонконгийн 5 хүмүүд нь Хонконгийн хөрөнгөний биржсээр бүртгэлтэй. За мөн олон удаагийн бас бондыг ишүүж хугацаанд нэргэн төлж ирсэн юм амжилттай кейстэй болохоор тэрний нөлөө бас нэлээд маш их байсан. Тэгээд тодорхой хэмжээгээр бас Mongolian Mining Corporation-ийн бондыг худалдаад авсан хөрөнгө оруулагчид бас M банкны бондыг бас худалдаж авсан байна. Окей. За бас нэг чухал асуулт байгаа даа. Ер нь бол ингээд бид нэр олон улсын зах дээр бол за засаг манд бонд гаргаад бараг 15 жил болж байгаа юм байна. 12хан тагах бонд гаргасан. Тэгээд тэрнээс хойш нэг ч дефолт кейс байсангүй. За энэний араас Хөгжлийн банк, МИК, за тэгээд арилжааны банкуд маань бас гаргаад бас амжилттай ингээд төлдөг. За араас нь одоо хамгийн сүүлийн кейс танах орж ирж байна л да. Тэгэхээр энэ дээр маш сайн ийм одоо имиж бол олон улсын зах зээлд бүрдчихэд байна. Мөнгө өсөх боломж бол байгаад байна. Гэтэл яг сектор нь харахад ч санхүүгийнх нь л мөнгө өсгөх байгаа байхгүй. Нөгөө одоо бодит секторынхан үйлдвэрлэлийнхэн ч гэдэг тийм. Одоо томоохон бас өөр санхүүгийн бус секторын томоохон компаниуд Монголд бас байна шүү дээ. Одоо жишээ нь Шоколад групп ч гэдэг юм тийм. Тэгэхээр намынч гэдэг юм. Тэгэхээр эднэр маань одоо бонд гадны зах зээл дээр бонд ерөөсө босохгүй байгаа юм. Тэгээд би зүгээр өөрийн миний дүгнэлт бол юу вэ гэхээр энэ нөгөө мэдээж эн чинь анхных учраас туршлага байхгүй. Тэгэхээр туршлагатай хүмүүсээс ингээд бас туршлагаас нь сонсуулах хэрэгтэй болох шүү дээ. Тэгэхээр таны хувьд одоо бусад одоо банкны бус секторын бонд одоо олон улсын дахь гаргыг гэвэл хамгийн чухал бэлтгэл ажил гэвэл 1 2 3 гэдэг ингээд хэлвэл та юу гэж хэлэх вэ? Яг хамгийн түрүүнд мэдээж өөрсдийнхөө бас судалгааг бол мэдээж маш сайн хэрэгтэй байх тийм. Одоо жишээлбэл өөрөөр хэлж энэ Петровс гээд шатхууны чиглэлээр дийлэх одоо үйл ажиллагаа явуулдаг энэ компанид ямар хөрөнгө оруулагч нь хөрөнгө оруулалтын гэдэг талаас нь судалгаа мэдээж хийх хэрэгтэй байна. Тэгээд мэдээж нөгөө non-dealer roadshow гэдэг шиг очиж уулзаад ямар хүлээлттэй байна. За мөнгө босгол ерөнхийдөө тийм хэмжээний өгөөж одоо хүлээж байгаа маань шаардж байгаа маань гэдгийг бас мэдээж ойлгох хэрэгтэй байна. За тэгээд бидний хувьд одоо ажигласнаар бол мэдээж олон улсын одоо нэр хүнд бүхий үнэлгээний байгууллагаар үнэлгээ хийх credit rating гэж хэлдэг тийм. Одоо Moody's, Fitch, S&P гэдэг энэ гол гурав байна. Энэ дээл нэг нэр ч юм эсвэл хоёроор ч юм уу тийм магадгүй боломжтой үнэлгээгээ хийлгэх. За тэгээд бас олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Big Four гэж ярьдаг энэ дөрвийн аль нэгээр нь одоо бас аудитын санхүүгийн тайлангаа баталгаажуулах гэдэг нь бол баг ихний ийм шалгуурууд болоод байгаа. Тэгээд эднэрийгээ мэдээж хийчээд тэгээд олон улс төр гарахад бол Монголын компаниуд
хотын одоо нэр хүнд одоо Монголын компаниуд санхүүжилт болох ийм боломж болцоо нөгөөдлөөс аппетит нь бол нэлээд байна л гэж харж байгаа. За яг түрүү өөрөөр хэлсэн санхүүгийн байгууллагууд л босгоод энэ бус байгууллагууд яагаад одоо босгоход хүндрэлтэй байна вэ гэдэг дээр яг миний ажилласан зүйл бол банкуд маань гаднаас их усүр долларын их усүр оруулж ирээд за энэ нь бонд байна уу эсвэл одоо bilateral loan байна уу structured loan байна уу оруулж ирээд Монгол банктайгаа swap хилцлийгээд доллароо төгрөг аваад авчдаг ханшийн эрсдлээсээ бол ингээд ангижирчдэг хаадаг хийж. За гэтэл бусад аж ахуйн нэгжүүд маань бол ийм swap-ын шугам байхгүй болохоор өөрөө өөрсдөө ханшийн эрсдлээ хүлээх болдог. Тэгэхээр ялангуяа бид хэдэн ковидын үеэр бол ханш яаж үснэ бүгдээрээ мэдчихэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ одоо эдийн засаг дараагийн 2-3 жил буюу бонд гаргаад минимум одоо 2-3 жил эдийн засаг яаж өөрчлөгдөх вэ гэдгийг бас таамаглаж одоо таамаглах хүндрэлтэй учраас илүү одоо байгууллагууд маань дотоодын арилжааны банкудаас санхүүжилтээ босгоод эсвэл бас бонд сүүлийн жилүүд маш ихээр босгож байна тийм. Энэ байдлаар санхүүжилтээ босгох нь эрсдэл багтай болов уу гэдэг л байр суурьтай байгаа юм болов уу гэж ажигласан. Окей. За миний бас одоо санхүүгийн зах зээл дээр ажиллаж байгаа хүний хувьд бас нэг юм мөрөөдөл өгдөлтэй байна. Монголын том групп компаниудаас Монголынхон бирж дээр хувьцаа гаргаад тэгээд монголчууд тэр том одоо компаниуд группүүдийн хувьцааг эзэмшижсэн гэж. Тэгээ одоо ингээ харахаар за шунхлагийн хувьд бол яг апо гэд байна. Гэхдээ энэ бол өмч өвчлөлийн үеэр авчлагдсан тийм яг өөрсдөө одоо санаачлагаар ингээд IPO хийгээгүй. За таван богдын хувьд бол алга. За хаан банк гэдэг ярих юм бол яг бас л хуулийн шаардлагаар авчлагдсан тийм. За номин гэд бас байхгүй яг өөрсдийнхөө хүслээр ингээд яац IPO хийсэн. Тэнгүүд MCS Group ингээ харахаар жишээлбэл нөгөө Хонконгийн бирж дээр та дөрвөөс MMC одоо energy resource хувьцааг бол аль одоо живийн баг 17-8 жилийн өмнө ч юм уу те гаргачихсан. Тэгээд энэ төлийн бол ойлголт туршлага одоо бүх юм байгаад байна. Тэгэхээр жишээлбэл зүгээр M банкны хувьд одоо дотоодын бирж дээр хувьцаа гаргах талаар ер нь зүгээр юм ярианы санааны төвшөнд юм яригдж байгаа болов ямар хөө байгаа бол гэдгийг сонирхоод тасна асуу. Яг бидэд мэдээж нөгөө гадны хөрөнгө оруулагчтай уулзаад за хөрөнгө оруулагчдад зээл өгөх хөрөнгө оруулагч яг equity-гээр буюу хувьцаагаар хөрөнгө оруулагчтай уулзаад ярихаар ер нь яг одоо өөрөө асуусан энэ асуултыг ер нь яаж ирээдүйд таад хөрөнгө оруулалтынхаа төрөлжүүлэлт буюу diversification хийх юм бэ гэж асуудаг. Тэгэхээр энэ бол одоогоор бол яг за бид нэр 5 жилийн дараа бол Монголын хөрөнгөний бирж дээр нэг хөрөнгөний бирж дээр IPO хийнэ гэсэн яг төлөвлөсөн ажил бол одоогоор байхгүй. Гэхдээ судалгааны хүрээнд явж байгаа бол ажлууд байгаа. За тэгээд бидний хувьд бусад банкудаас нэг одоо өөрсдийгөө ялгаруулж байгаа нэг юм бол дижитал банк гэж байгаа. Дижитал банк буюу одоо салбаргүйгээр бизнесийнхаа үйл ажиллагааг харилцагчтай хүргээд ингэ явж байгаа. За тэгээд бид нэр өөрсдийнхөө үйл ажиллагааг дотоодын банкудтайгаар харьцуулахаас гадна мөн бусад гадны одоо түүч хийлж байгаа, тэргүүлж байгаа дижитал банкудтай харьцуулаад үзэхээр тэр гадны банкуд аль хөрөнгийн бирж дээр IPO хийх нь одоо мультиплайер нь хамгийн өндөр байна гэдэг энэ судалгааг ингээд бас давхар хийгээ явж байгаа. Тэгээд та бүхний бас мэдэх Kaspi, Revolut, Kakao гэл одоо тэргүүлэгч дижитал банкуд байна. Эдгээр нь бол ихэвчлэн Лондон эсвэл Солонгосын хөрөнгийн бирж дээр IPO хийсэн байх жишээтэй. Тэгэхээр энэ бол одоогийн байдлаар бол судалгааны түвшинд яваад одоо өмнө гарсан энэ амжилттай кейсүүдийг бас ингээд харах алдаа оноо нь юу байна гэдгийг бас ажиглах маягаар явж байгаа. За ингээд сүүлийнхаа бас асуултыг асууя. Эргээд бонд руугаа ороод явхад одоо жишээ нь анх бол бонд маань өгөөж нь 11% байсан. За тэгээд ханш баг зэрэг өссөн байна 2 дахь зах зээл дээр. За тэгээд өнөөдрийн байдлаар нэг 10.5. За цаашаагаа ингээд бас үн өсөд байвал өгөөж маань буураад одоо 19.5 гэдэг ингээд явах юм динамик байдаг шүү дээ. Тэгэхээр дараагийн одоо бондууд бас гарнаа гэдэг хэллээ тий. Тэгэхээр тэр үед одоо бондын хүү маань одоогийнхоос энэ өнгөрсөн гарснаас өгөөж тий. Тэгэхээр энэ маань бага байх болов эсвэл оролцоо явах болов эсвэл бүр өсөх болов энэ дээр бас одоо өөрчлөлтийнхөө хүлээлтийг хүлээж. За бидний яг харж байгаагаар бас өмнөх ингээд банкуудын гаргасан кейсийг ингээд хараад үзэхээр эхний одоо транзакшн буюу эхний энэ
debut transaction гэж хэлдэг тийм. Энэ бол бас жоохон үнэтэй босдог. Яг тэгэхээр нэгдүгээр бид нэр энэ олон хөрөнгө оруулагчид өөрсдийгөө бас танилцуулж байна, харуулж байна. Тэднэр дээрээс тодорхой хэмжээний премиум бас ингээд төлдөг. Зөвхөн эм банкн дээр ч босод бас дотоодын банкуд дээр ч гэсэн ажиглагдаж байгаа. За тэгээд дараагийн tap deal гэж байдаг. Тэрэн дээр бол бас нэг тухайн одоо бонд гаргасан санхүүгийн байгууллагынхаа банкныхаа одоо санхүүгийн үзүүлэлтээс хамаарат бас үнэн буураад доошоо ороод ирэх юм кейс байгаа. За бидний хувьд ч гэсэн саяны бондыг бол 3 дугаар улирлын одоо дунд хугацааны аудитын тайлан дээрээ суурлаад мэдээж гаргаж байгаа. Хэдийгээр 3 дугаар улирлаар бид нэр алдагдaltaй явж исэн ч гэсэн хөрөнгө оруулагчид бид нар маш их одоо хүлээлт, итгэл үнэмшил одоо биднэрт одоо өгч алдагдaltaй компани бондыг худалдаж авч байгаа. За оны сүүлээр бид нэр тодорхой хэмжээний ашигтай гарахаар ингээд хүлээгдэж байгаа. Тэгэхээр дараагийн транзакшн буюу tap deal бол илүү хүн одоо буугаад ирэх байх. За энэ эм банк одоо хөрөнгө оруулалтын уулзалтын үеэр хэлж ирсэн юмнуудаа бол хийчихжээ, ингээд ашиг руу орчжээ. Мөн харилцагчийн тоон ингээд өсч зээлийн үзүүлэлтүүд нь ингээд сайжирч гэдэг юмнуудыг харахаар дараагийн дийлүүд бол бас хүн буугаад ороход ирэх болов уу гэсэн юм хүлээлттэй. Тэгэхээр жишээ нь одоо бонд өндөр өгөөжтэй байгаа дээр нь авах нь зөв гэдэг асуудыг шууд танаас бас асуумаар санагдчихлаа. Эсвэл одоо таны хүлээлтээр бол ирээдүйд хүү бондын өгөөж хүү бол буурах гэдэг байна. Тэгэхээр одоо жишээлбэл яг тийм ингээд бонд авах уу байх уу гэдэг ингээд бодож байгаа хүмүүсийн хувьд одоо хөдөлгөн зөв үү эсвэл хүлээх нь зөв та гэж та бол түрүүн тайлан гарахаар ингээд шийдрээ гэдэг бас хэлсэн шүү дээ. Яг хоо ахаад нөгөө хэлэхэд бид нар мэдээж одоо шууд нөгөө хүний хөрөнгө оруулалтын одоо шийдвэрт нь нөлөөлж болохгүй чадахгүй. Тэрийг бол яг хүн болго өөрсдийнхөө шийдвэрээр гарах нь зүйтэй байх. За бид нэр өөрсдөө ингээд хоёр дахь ярилцааг ингээд мэдээж өдөр болгонд харж байгаа. Тэгэхээр одоогийн байдлаар бол хөдөлгөөн харьцангуй бага буюу одоо ихэнх анхдагч дээр ороод ирсэн хөрөнгө оруулагчид маань бол зарах сонирхол бага байгаа. Гэсэн ер нь бол одоо энэ өгөөж аваад ингээд байжээ гэдэг ийм байр суурьтай байгаа. Тэгэхээр магадгүй одоо нөгөө тэр чинь олон одоо хөрөнгө оруулагчид ороод ирсэн тодорхой хэмжээний бондуудаас гараад дахиад шинийг авдаг ингээд зөвхөн Монголд ч оруулаагүй маш олон одоо хөгжингүй орны бондууд дээр орсон болохоор тэр хөрөнгө оруулагч нарын одоо хөрөх чадварын аль бондоо ликвидейт хийх үү, аль бондоо нэмж авах уу гэдэг тэр бас бодлогоос хамаарат бондын мэдээ зах зээл дээр одоо эрэлт нийлүүлэлт нь хэлбэлцэх байх. Тэгэхээр тухайн үед бас бондын өгөөж ямар байх вэ гэдгээс бас гарах байх. За баярлалаа. Тэгээд танаа одоо банкны хамт олонд 2026 онд өндөрөөс өндөр амжилт хүсье. Тэгээд системийн бус банкудаас хамгийн анхны одоо бонд олон улсын зах зээл дээрх бондыг амжилттай гаргаад бизнесээ тэлж байгаа та бүгд одоо дахин баяр хүргэе. Тэгээд илүү их амжилттайгаар энэ оноо одоо төгөлтгөө гэж хэрвээ. Баярлалаа. За баярлалаа. Өрсөнд баярлалаа. Та бүхэндээ амжилт хүсье. За үзэгчдээ энэ хүрээд энэ удаагийн дугаар маань өндөрлөж байна. За энэ удаагийн дугаараар бид Монголын бондын зах зээлийг бол засгийн газрын бондын төвшнөөс авахгүйлаад корпорацийн компани бондын төвшин хүртэл буулгаж ирж ярьлаа. Хамгийн сүүлд гарсан бодиттой амжилттай кейсийг гаргасан эм банкны хамт олноос одоо санхүү эрхсэн захирал төр бол захирлыг үрж бас та бүгдэд бодит хамгийн сүүлийн мэдээллийг за мөн дээрээс нь банкны бус салбаруудын хувьд бас бонд босгох боломж хэр зэрэг байгаа вэ гэдэг дээр бодит мэдээлэл өгөхийг хичээлээ. Дараагийн дугаараараа бүгдээрээ төгрөгийн бондын талаар бас төлөв байдал болон нөхцөл байдлыг ярилцгаулна. Баярлалаа.